За одоо бол нэгдүгээр анги түүхт ороод ирэхэр чинь баг үндсэндээ хэл ярианы хөгжил маш их муу болж ирж гэж сая судалгаагаар гарлаа шүү дээ. Нийт цэцэрлэгийн хүүхдүүд чинь баг үндсэндээ 70% юм ярих байлцсан юм шүү дээ. Тэ? Хожуу хэлд орж байгаа нөгөө одоо цахим мэргэлээ өссөн учраас бол тэгэхээр цэцэрлэгүүд бол одоо бид хэл засалж ажиллах зайлшгүй шаардлага гарч байна. За өчигдөр би Монгол Улсын боловсролын сургууль дээр очиж ажилласан. Яг нэгдүгээр ангид Монгол хүүхэд орж ирэхэд 3500 үгээр ярианы үгээр одоо тийм үгэн сантай байх ёстой юм. Гэтэл одоо нэгдүгээр ангид орж ирж байгаа хүүхэд өнгөж мянган одоо монгол үгээ мэдж ярианы хэлтэй орж ирж байгаа гэдэг чинь одоо маш том асуудал болоод байна шүү дээ. Монгол хүүхдийн хэл ярианы асуудал гэдэг чинь нэгдүгürt хэл яриагаар ярьж чадахгүй. Хоёрдугаарт ярьснаа ойлгож чадахгүй. Тэгээ гуравдугаарт унснаа ойлгож чадахгүй. Тийм учраас бид англи хэл гэхээсээ илүү одоо энэ хэлний боловсрол гэдэг бол зайлшгүй харах хэрэгтэй юм байна. Тэгэхээр одоо эрүүл мэндийн хичээл, биеийн тамирын хичээл, за тэгээд өдний хоол, энэ сургууль суурьс эртэлрүүлэх дөрвийг хамт хийж одоо нөгөө эрүүл монгол хүнийг бэлтгэх тогтолцоо чинь бий болох юм байна.